Тэрэг нэртэй тээврийн хэрэгслийг бүр ихний болигтуу хэлбэр барагцаалбал одоогоос 5,000 гаруй жилийн өмнө үүсжээ. Монгол үндэсний хүүхдүүх соёл зан заншил, цэргийн хэргийн хосгүй бүтээл, нуус товчонд 13 дугаар зууны үед Монгол аймагуд төмөр тэрэг хэрэглэж байсан тухай бий. Тэрэг анх Төв Азийн тал гэрийн нүүдэлчний нууд үүссэн гэж үздэг. Монголчуудын 13 дугаар зууны үед хэрэглэж байсан тэрэгний тухай Карпини, Рубрук, Марко Поло зэрэг жуулчид бичиж байснаас үзэхэд тэргэнд хүүхэд, хөгшөд, эмэгтэйчүүд сууж явдаг бөгөөд харин хөлсөн моринд имэйл дохож эрэгтэй хүн унаж явдаг байжээ. Тэргэнд хөлдөг гол мал зүтгэх хүчин морь үхэр тэмээ байв. Монголчууд эртээр үеэс эхлэн төмрийн хүдэр олзуурлан янз бүрийн төмөр идэл хэний ч гар харалгүй биедан үйлдвэрлэж байсан нь их бага янз бүрийн хэмжээтэй тэрэг хийх бололцоо олгож байлаа. Тэр үеийн том тэрэгний тухай Рубрук өөрийн үзснээ бичгтээ нэг тэргэнд 22 шар хөлсний 11-нд хөндлөн нэг игнэ болж нөгөө 11 түүний урд игнэн зогсож байхыг бий үзсэн. Тэрэгний гол нь далбаа тонгосны шургааг мэт урт бүдүүн бөгөөд тэрэгэн дээр гэрийн үдэнд нэг хүн шарыг гэлж зогсмоо гэжээ. Гэр тэрэгний цөнг төмрөөр ихэвчлэн ширмээр хийдэг байсан бөгөөд бидний үед олдсон ийм цөнгийн зарим нь 20 кг-ийн хүндтэй байна. Монголчууд тухайн үедээ нарийн хийцтэй янз бүрийн овор хэмжээтэй сайн тэрэг хийж ядаж байсан нь зөвхөн гардан хийгчдийн урд үтэй холбоотой төдийгүй төмөр боловсруулах үйлдвэрлэл өндөр түвшинд хүрч үзсний үр дүн юм. Бичлэг таалагдсан бол Монгол Спэйжтэй нэгдэн фоллоу дараарай.